Bloomberg-д тавтаа морилно. Баярлалаа. Та Монгол улсад 2 дахь удаага ирж байна. Энэ удаа ямар зорилготой ирсэн бэ? Би энд тогтвортой ноос ноолурын эвслийг төлөөлж ирсэн. Бид Монгол улсын тогтвортой хөгжлөөс гадна бэлчээрийг зүй зохистойгоор ашиглах, хойч үедээ бэлчээрийн нөхцөл байдлыг илүү сайн хэвээр нь хадгалан үлдээх зэрэгт голчлон төвлөрч ажиллаж байгаа. Монголын ноолурын салбарын цөөнгүй төлөөлөлтөд уулзсан баг. Энэ салбарт тулгамдж байгаа ямар сорилтууд байна вэ? Хамгийн их тулгамдж байгаа асуудал бол бэлчээрийн цүлжилт үүсч магадгүй байгаа явдал юм. Бэлчээрийн нөхцөл байдалд энэ их чухал л да. Бидний харж байгаагаар ямааны тоо толгой өсөж байгаагаас гадна дэлхийн дулаарлын нөлөөгөөр бэлчээрийн нөхцөл байдал хүндэрч байна. Цаашдын ирээдүгээ харах нь Монгол малчдын хувьд ч анхаарч байгаа сэдэв болоод байгаа. Үүнээс гадна манайх шиг доктортой ноос ноолурын эвслийн гишүүн компаниудын сонирхол хөндөгдөж байна. Бид энэ асуудалд хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр бэлчээрийн нөхцөл байдлыг сайжруулах гэсэн малчдын хүчин чармаалтад дэмжлэг болох ёстой юм. Бэлчээрийн одоогийн нөхцөл байдал ноолурын чанарт нөлөөлж байна уу? Танайх энэ тал дээр ямар нэг судалгаа хийсэн үү? Бэлчээр яг үнэндээ ноолурын чанарт тэмчих нөлөөлөхгүй л дээ. Харин ямааны тоо толгой нэмэгдэж, дэлхийн дулаарлаас үүдэн нөхцөл байдалд орцсон нөхцөлд өвс тэжээлийн нөөц маш ихээр багасна. Тиймээс бид үүний эсрэг зохицуултуудыг хийх хэрэгтэй юм. Ноолур бол Монгол улсын экспортын гол бүтээгдэхүүний нэг. Тийм ч учраас бэлчээрийн асуудлыг шийдвэрлэхэд хувийн хвшлийнхэн яаж оролцож байна вэ? Манай Johnson of Elgin компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш доктортой ноос ноолурын эвслийн гишүүн болсон. Бид ноолурын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийнхаа хувьд нийгмийн хариуцлага хүлээдэг. Бид үнэхээр үүнээс хараат байдаг л да. Ноолурын салбараас хамааралтай мянган хүн байгаа. Зөвхөн Монголд ч гэлтгүй маш олон мянган хүн энэ салбарт байна. Тиймээс энд хэрэгжүүлж байгаа төслийн хард манай эвслийн 12 гишүүн хамтран ажиллаж байгаа юм. Та Монголын ноолурын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хувийн компаниудтай уулзсан уу? Миний мэдхийн гоёо зэрэг компаниуд энэ төрлийн тогтвортой байдал бэлчээрийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Бид Монголын маш олон компаниудтай уулзсан. Тэдгээрийн зарим нь манай эвслийн гишүүн байгууллагууд. Зарим нь гишүүн болох хүсэлтэд илэрхийлж ихний шатндаа явж байна. Доктортой байдал гэдэг нь өргөн хүрээг хамарсан ойлголт шүү дээ. 50 өөр компани тус тустай ажиллах нь бидний зорилго биш. Энэ асуудалд хэрэглэгчийн оролцоо ч мөн чухал. Урт хугацаанд тогтвортой байдалд хэрэглэгчийг татан оролцуулах нь бидний хийх ажил юм. Гэхдээ энэ ажлыг хандив тусламжийн гэхээс илүүтэйгээр зах зээлийн зарчмаар зохицуулах нь зүйтэй юм. Засгийн газар юу хийх шаардлагатай гэж харж байна вэ? Бид Монгол Улсын засгийн газартай хамтран ажиллаж байгаа. Өнгөрсөн хэдэн өдрүүдэд бид Хинтээ аймгийн удирдлагуудтай муулзсан. Тэд маш сайн ногоон зорилтыг тавьсан байсан. Бид энэ бүгдийн хард гарахаар үнэхээр хичээж байгаа. Тиймээс сүүлийн хэдэн хоногт бид юу хийсэн бэ гэхээр тэнд малчдад тогтвортой хөгжлийн анхны мөнгө урамшууллыг олгосон. Тэднийг урамшуулж, бусдын туршлагаас нь хуваалцсана гэж бид үзэж байгаа. Хинтээ аймгийн нутгийн удирдлага энэ тал дээр маш сайн дэмжиж ажилласан. Үнийг бид манай байгууллага Европ дахь үйлдвэрлэгчид болоод орон нутгийн удирдлага, орон нутгийн компаниудтай сайн хамтын ажиллагаа бий болгох нь чухал гэж үзэж байна. Өмнөд урдсанчлан ноолурын салбарт маш олон компани үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл нийлүүлэлтийн сүлжээ тал дээр малчид тэдгээр компанитай яаж хамтарч ажиллавал зүгээр болоо? Энэ бол маш том сорилт. Малчдын дийлэнх нь бидний нэрлэж заншинчлан бохирдол ихтэй ноолурыг нийлүүлдэг. Бохир ноолур гэдэг нь бараа ноолур, хялгас их ахуулсан байдаг гэсэн. Малчдын хувьд түүнээс цааш үйл ажиллагаанд төдийлөн оролцдог. Тиймээс заримдаа малчидтай цуг сууж байгаад ярилцах нь үр дүнтэй байдаг. Ноолурын бүтээгдэхүүний эзэн хэрэглэх чухам юу өсөж байгаа вэ гэдэгт уялдуулж бид ямар түүхий давах хүсэлтэй байгаа вэ гэдгийг малчид ойлгох нь чухал байдаг. Үүндээ зэрэгцээд бид ч бас малчдын санаа бодлыг сонсож тэд юу хүсэж байгааг, тэдэнд ямар бэрхшээл тулгардгийг мэдэж авдаг. Би энд илүү удаан байхын хэрээр доктортой ноос ноолур төслийнхэн энд илүү удаан ажиллахын хэрээр илүү их мэдээлэл солилцох боломжтой болно шүү дээ. Тэр хэрээрээ цаашид ирээдүйдээ илүү их нэмрийг оруулах болно. Малчид ноолураа шууд бидэнд худалдаггүй нэг том бэрхшээл болдог. Бид ихний шатны боловсруулалт хийж, угааж самнсан ноолурыг худалдаж авдаг. Бидэнд малчдаас шууд түүхий давах боломж байдаггүй. Түүхий эдийн арилжааг харвал Монголын хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа нь салбарын нөхцөл байдалд хэр дэмжлэг үзүүлж байгаа вэ?
Юуны түрүүнд энэ нь ил тод байдлыг дэмжиж байгаа гэдгийг онцлмоор байна. Малчид зах зээлийн үнийг мэдэж харилцаа хийхдээ алдахгүй байх ёстой гэдгийг ойлгож авах нь чухал. Ерөнхий утгаар нь ярил зах зээл хурдтай өөрчлөгдөж байгаа. Малчид ч бас хоорондоо харилцаа холбоо сайтай. Бидний харж байгаагаар зах зээлийн арилжаа харьцангуй шударгаар явагдаж байна. Тиймээс Монголын хөдөө аж ахуйн бирж нөхцөл байдлыг илүү сайжруулна гэсэн үг. Компаниуд харилцаа холбоо дутмаг байдлаас өөрсөдөө давуу тал олж авах зорилгыг агуулдаггүй. Тиймээс компаниудын олонх нь зах зээлийн өөрчлөлтийг таатаагаар хүлээж авах болно. Өөр нэг зүйл бол Монголын ноолуурын бүтээгдэхүүн олон улсад хэр танигдсан байна. Тухайлбал Их Британд ямархуу байна вэ? Манай салбарынхан түгээмэл байдаг зүйлсийг л хийдэг л. Тухайлбал бид Монгол, Хятад, Афганистан зэрэг улсаас 20 орчим төрлийн ноолуурыг худалдаа авч үйлдвэрлэлдээ ашигладаг. Мөн бид Монголын ноолуурыг түүхий эдийнхээ нэг бүтээгдэхүүн болгон ашигладаг. Монголын ноолуураар зарим төрлийн бүтээгдэхүүн хийхэд аятайхан зохицдог бол заримд нь тохирдоггүй зүйл бий. Зарим зүйл гэж тухайлбал юу хэлж байна вэ? Монголын ноолуур урт сортой, Хятадын сайн чанарын ноолууртай харьцуулахад бүдүүн ширхэгтэй байдаг. Тиймээс сүлжигт амжилгаар оруулахад сул талтай ч харин нэхмэлийн чиглэлээр ашиглахад сайн байдаг. Мөн улсын аль хэсгээс ирснээс шалтгаалаад чанар нь өөр байдгийг бид олж мэдсэн. Монголд маш олон төрлийн ноолуур байгаа. Нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүний тухайд Их Британийн зах зээлд хэр танигдаж чадсан бэ? Монгол улс бэлэн бүтээгдэхүүнээ экспортын зах зээлээр гаргах бүрэн боломж байгаа гэж би бодож байна. Монголын компаниуд Хятадын үйлдвэрлэгчтэй амжилттай өрсөлдөж байна. Ирээдүйд боломж байгаа гэж би боддог. Яг үүндээ Монголын бүтээгдэхүүнүүдийн дийлэнх нь Их Британд төдийлөн сайн танигдаагүй. Гэхдээ зах зээлээ тэлэх боломж бололцоовол хангалттай байгаа гэж бодож байна.